Дорногов аймгийн Улаанбаатар суманд Франц улсын хөрөнгө оруулалттай Cogeco компани ураны олборлолт явуулж эхэлснээр нутгийн иргэдийн мал олноороо өөхөх болсон гэж нэгэн төрлийн бус байгууллага мэдээллээ. Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс энэ талаар тодорхой баримттайгаар удаа мэдээлсэн ч төрийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэдгийг хэлж байна. Харин ч бүр Cogeco компанийн үйлдэлийг нуун далдалж байна хэмээн тардаж байгаа юм. Харин энэ төрлийн бус байгууллагатай хамтран хяналт шалгалт хийсэн Цөмийн энергийн газар өөр байр суурьтай байна. Дорногов аймгийн Улаанбаатар сумын малчин Норовсрөнгийн 22 хүр өнгөрсөн сард тодорхой шалтгаангүйгээр хорогджээ. Өгсөн үхэрд мал эмнэлгийн үржлийн газраас шинжилгээ хийж цацрагийн болон хүнд металлын ужиг хорлог болохыг эцсийн байдлаар тогтоосон гэж тэд хэллээ. Гэтэл энэ сарын 13-нд шинжилгээний харин хүчингү болгож цацрагийн гэсэн үгийг хассан гэж Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхэн мэдгдсэн юм а. Өгсөн болон задлан хийсэн туглаас авсан эд эрхтний эмгэг ба бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онц дүнэлт гарсан гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг ямар ч байсан энэ ажлын хэсгийнхэн баталгаажуулж ирэх байх гэсэн бид нар итгэл найдвараар хүлээж байгаа. Харин Цөмийн энергийн газрын хувьд тухайн компани хариуцсан талбайд Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхэнтэй хамтран шалгалт хийсэн. Шалгалтын хариу дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байхад ингэж урьдж хэвлэлийн баг хурал хийж байгаа нь буруу зүйл гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм а. Нэгдсэн ажлын хэсэг өнөөдөр ч гэсэн Дорногов аймагт ажилласаар байгаа гэдгийг аль биесээр хэлэх нь зөв баха. Тэгвэл бол ерөөсөө эцсийн дүгнэлт гарчихсан юм шиг яриад тэрнээсээ болоод тэр хавийн хүн амьтан айл амьтныг нүүлгээд шилжүүлээд байгаа юм шиг юм яриад байгаа. Өнөөдөр тэр айл бол амьдарч байгаа газар амьдарч байгаа. Тэгээд нэгдсэн ажлын хэсэгт бол 10 гаруй төрлийн байгууллагууд хамтраад ажиллаж байгаа. Тэгэхээр ямар тааж эцсийн хариу хүлээхийг Цөмийн энергийн газраас зөвлөж байлаа. Шинжилгээний хариуч удахгүй гарна. Ингэснээр бүх зүйл тодорхой болох юм байна.